Villa компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Villa барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв барилтгаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Сан байцгаана уу их мөндөд үзэгчтэй. Авто телевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхэлж байна. За, Оросын албаны улсын бүгд найрамдах Борийн хот улсын нийслэл Улаануд хот руу Монгол хурандаа нийгэмлэгтэй хамтран дэлхийг фашизмын аюулаас авран чөлөөлсөний 80 жилийн ойд зориулсан баярын энэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты, обгорелые в пыли. Этот день мы приближали, как могли. Этот день победы порохом пропах. Это праздник с единою на висках. Это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Тэгээ хоёр оператор сэтгүүч хоёр явж байгаа. Манай дам хурандаа аваад дам хурандаа болоод бүх юм асуудыг зохицуул аваа явж байгаа. Энэ улсууд одоо бидний эндээс дур хэргийг авчхаад одоо төрүүлээд дархан руу явах юм. Тэгээд дархан дээрээс бид нэртээ нийл суугаад цаашаага нөгөө улаан үдэд байх бүх юм ингээд дур хэргийг аваад явах гэж байгаа. Тэгээд одоо бол бид нар энд ерөнхийдөө нэг бас нөгөө кино дурганда эхлээд нөгөө явж байгаа автобусанда зогсож байгаа автобусандаа сууж байгааг нь ороод дараад нь төгсгөлд нөгөө аял дууснадраа автобусаас бууж байгаагаар нь авна гэж манай нариулагчтай гэж байна. За тэгээд авцгаах уу. За тэгвэл за. Улаан үд хүрэх замдаа энэ чинь юуны сахарын аршин билээ? Нийтгэл тамбын өөрийнх нь бясалгал хийжсэн одоо аршин дотор хэрэгтэй аршин баггүй. Тэгээ монголчууд яг нөгөө сахарын аршин гэдэг сурцсан. Тэгээ сахарын аршин гэдэг илэг мэлэг тэр сахар маханд айгуу сайн. Тэг хүмүүс чинь нөгөө сахарын аршин аавна гэж зөвхөн одоо энэ аршиныг бас айгуух зорж ирсэн шүү дээ. Энд тэгээд юу гэсэн бэ бас энэ эмэгтэй одоо энэ орхыг хориглоно гэж очсон. Энэ ямар очсон? Хүмүүс энэ болохоор эмэгтэй хүмүүс орхыг хориглоно гэдэг 3 хэрвээ эмэгтэй орох юм бол одоо нэг 3 хоног
энэ худгаа хааж агаад ном уншиж байгаа дахиж нээдэг гэж байгаа байхгүй. Тэгээ нийтийнх нь одоо заншил одоо эмэгтэй хүмүүстэй хэлэхээр бас гомдмороо чиг хэцүү. Тийм заншилтай тийм. Яг нөгөө энэний авт өөрөх нь илэрхийлж хэрэгжилжсэн тэр нэг юм татсан байгаа. Энэ дотор орохоор яг л нэг нүүпэгээд дээр гардаг нэг бүхлэн дээр гардаг. Нөгөө ховоогоор ингээд эрэгтэйчүүд нь ичээс ховоогоор ингэж угсыг авч өгöd. Тэгээ одоо энэ бандан дээрээ тавиал эмэгчээдүүд нь юу төрөөр хийж ингэж авч өгдөг. Эмэгтэй хүн л тийм чанга худаг юм гэсэн. За үнэхээр тэр дотор нь орж тэр нуп гэдэг юм худгийн үзье да. За энэ нэг нуп гэдэг худгийн юм тий. За ингэ нэг яг нэг татгаар нэг күглэн дээр гарч ирсэн шүү дээ. Нөгөө ямаа хөвтөж гарч ирээд буцаж ингэж даваад ингэж ордон шүү дээ. Одоо энэгээр ингэж хаваадал Ямаа гарч ирсэн да. Ямаа гарч. Янз. За ингээл сахарын шамна гарч ирэндээ. За хүмүүс тийч очрлоод их авч байна. За тэгээд тэр хувиндаа хийгээл нөгөө хүмүүс ийчээ хийхгүй байх. Тэр бандан дээр хийгээрэй. Тэг ингэж заах. Ийчээс ингэ танаас гаргаж өгөөл тэр бандан дээр ингээл авч байгаа. Үнэн үстэй энэ юуныхаа гинжнийхаа ингээд байна шүү дээ. Тий. Энэ доошоо хэр зэрэг гүний мэдхгүй. Тэгээд ингээд үзэхээр ингээд энэгээр гоё мөстэй. Тэгээд өвөл бол хөлдөхгүй шүү дээ. Тэгээд их гоё уухаар их гоё тунгалаг. Монголчууд ч ундаа авсан. Тэгээд нөгөө замдаа хуух юм бүгдийг асгаж байгаа л тэгээд бүгдээрээ л энэ аршаана авч байгаа юм чинь. Нөгөө юу л вэ тэгээд савндаа аваад энэ гэхдээ дээр үеэс хэрэгсэн тэгээд аюу хүний биед бас нөлөөлт юм шиг байгаа маа. Хүн бүхэн лам сайтай. Манай аяллаа багийнхан Улаан хотоос 20 км-т байх явуулгын татсан дээр ирлээ. Итгэл тамбынхаа энергийн чулууны хажууд зогсож байна. Энергийн чулуу гэж хэлдэг лээ. Тийм хүслийн чулуу байхгүй юу? Чулуу. За энэний хүүхдүүдийг манай үзэгчдэд ярьж өгөөч. Энэ одоо итгэл там дотор явуулгын татсан тий. Одоо итгэл там дотор байрлах одоо итгэл тамын багада тоглож өссөн одоо зүрхэн чулуу гэдэг тийм. Тийм тоглож өссөн багада тоглож исэн гэж энэ зүрхэн чулуугаар. Тэнгүүтээ одоо нөгөө хамрын хэд дээр цөмөрөө ингээд нүдэн анаал ингээд явдаг холоос мэлми хараал тий. Тэгдэж штэ. Тэнтэй адилхан яг тэр чулууны одоо зураасны тэнчнээс тэг хүмүүс ингээд нүдэн анаа явж байгаа хэрэг. Тэгээ замдаа жоохон дайлингуу жоохон баруун зүүн гээд ийлт ингээд далигаа явсныг нь бол хийхгүй. Ахаад тэр хүмүүсийн араас ахаа ойчлуулна гэж. Тэгээ хурж ирээд эн чинь хурж ирээд тий тэгшилж хурж ирээд тэгээ ингээд нүдэн нээж хараад тэгээ энэ одоо хүслийн чулуу гэж байгаа байхгүй юу? Хүслийн чулуундаа одоо хүслээ хэлээд ингээд нар цав тавиад ингээд яж байгаа. Энэ болохоор яг нөгөө тухайн хүний энергийг тэгшлээд тэгээ хүслээ шинж байгаа. Тэгээд хүслийн чулуу гэдэг. Манайхан одоо монголчууд их ирдэг мэдж байгаа даа. Энэ дээр одоо их хүүхдээ зарим нь болохоор нөгөө ихчтэй хурж ирэл мундаг хүн болоод баг энийг нэг хүнд авч ирсэн баг ингээд түс тас гэдэг бөө юм болоод авч ирсэн. Тийм ээ. Хүмүүсийг анзаараад байхад бол бас нүдэн аниад явхад нэг орон зай баримжааж яхан хэцүү байд юм шиг байна тий. Тийм шүү дээ ингээд. Тэгэл нэг догонцоод өөр тийш явж байгаа байхгүй. Тэгээд яг тухайн хүнийх нь энерги тэр хүн тийш шүү жоох хэлж. Итгэлээ багшин үлэмэйдэ итгэлээр дүүрэн мөрэгэнэ Улгий худобусаха улзин даватонто харгин ихин зүргэнин ургал ихэ бумалнут ургал замэн харулану Talada underirdim hurgulin udingen tukte şegiyete bakşaları şalin beynam tarte utkar yıhe uylete urda turlen sadigso zayağı hamba edirin zahar erdim telam Zayashana men bolo Uy
хүндээтэй анагээ дасанаагаараа шэрим багшаг схилама ширетер тихэр тамилгадо алдар солонин таража арада тумунду хүндээтэй хамбар удонгуй хунгагада Сауд хотын дөрийн театраас агуу их орны ялалтын 80 жилийн ой зориулсан баярын арга хэмжээний нээлттэй болох гэж байна. Ингээд та бүхэндээ баярын арга хэмжээнээс ажиллуулъя. Внимание! Звучит государственный гимн Российской Федерации. Россия священная наша держава, Россия любимая наша страна. Агуй хорны дайны ялалтын 80 жилийн ан энэ мөчид Монгол улсын ард түмэн болон төр засгийн нэрийн өмнөөс гүн хүндэтгэл талархлыг дэвшүүлж байгаагаа илэрхийлж байна. Агуй ялалтын 80 жилийн ан энэхүү баярын хоролд оролцогчид хүндэт зочид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж халуун мэдлэгээ дэвшүүлээ. Эр заргийн бамбар үрд мандан бадарч инх тайван амар амгалангийн нар үрд дэлхийд гэрэлтэх болтугай бүхэ тэнгэрийн давташгүй хайрын үйл түүхэндээ мөнгөрхөө. 41-45 оны эх орны дайны үед Бурятын ард түмнээс цэрэгт яваад амь өргөцсөн цэргүүдийн нэрийг бичсэн ийм номыг энэхүү дурсгалын самбарт мөнхөлсөн байдгийн байна. За өнөөдөр 5 сарын 8-ны өдөр маргаашийн ялалтын баярт зориулсан ийм хүндэтгэлийн цэцэг өргөх ажиллагаа болсон бололтой байна. Зөндөө олон дурсгалын өгөхийн ийм цэцгийн баглааг энд байршуулжээ. С кровавых не пришедшие полей, не в землю нашу полегли когда-то, а превратились в белых журавлей. Они до сей поры с времен тех дальних летят и подают нам голоса. Не потому так часто и печально мы замолкаем, глядя в небеса. Летит по небу. Алдарт Т-34 танкийн хөшөө байдаг юм байна. Манай Улаанбаатарт 30 танктай хөшөөгээд одоо зайсанд байгаа танктай хөшөөтэй адилхан. За бас зөвлөлтийн дайчдын алдаргааг мөнхөлсөн ийм дурсгалын үхтэй ийм Т-34 танкийн хөшөө байдаг юм байна. Быть может, это место для меня. Настанет день из журавлиной стаи. Я поплыву в такой же сизой мгле. Из-под небес
по птичьи окликая всех вас, кого оставил на земле. Улаан үд хотын төвд зөвлөлт холбоот улсын 2 удаагийн баатар маршал Рокоссовскийн ийм сайхан морьтой хөшөө байдгийн байх шүү. Порой, что солдат с кровавых не пришедшие полей не в землю нашу полегли когда-то, а превратились в белых журавлей. Рано партизаны в дом покинули родной, ждет тебя дорога к партизанам лес густой. Дым с победой, ты только верь, мы победим на литры воду благодатной, тобою я всегда храню. За Улаан үд хотод Таранбай гэдэг нэг нийтийн тээврийн сони хэрэгсэл байд юм байна. Ингээ бүгдээрээ хамтдаа Таранбайд сууж үзцгээе. Дым с победой, ты только верь, мы победим на литры воду благодатной, тобою я всегда храним молитвой Бог. Победим на литры воду благодатной, тобою я всегда храним молитвой Бог. Победим на литры воду благодатной. За энэ юунд ороод ирлээ. Юу яах юм бэ? Нэг удаа 33 рублээр явдгийм байна. За тэгээд хаанаас билет авдгийг мэддэггүй, уул нь бол билетээ бол билетнийхээ мөнгийг бол нэлээд авцсан явж идэг. Тэгээд одоо уучлаарай бүр яд одоо нэг буудал туулаачлах хэвээр одоо тэгээд за Таранбай бол сүүлийн үеийн загвар юм байна. Тэгээд ийм хаалга нь ингээд цэглэганаар өнгөрчдөг. Энд нь Мы так синим коробочком это прикладываем. за. Это телефоны тоже. За энд хүнд нь юуг нь өгдөг юм байна. Хаанаас өгдөг юм бодгээд туулаачлах гэдсэн чинь дотор нь одоо хуучнаар манайх кондуктор гэж явдаг байсан. Бас ийм кондуктор явдаг юм байна. Төмөр зам хоорондын ийм чимээ бол байд юм байна. За ингээд буудлынхаа зочд буудлынхаа ойролцоо буудал дээр нэг буудал яваад буучих. Кондуктор нь бол яг гадны хүмүүс байна гэж ойлгоод нэг буудал өнгөө явахыг зөвшөөрлөө. Тэгээд буудалд нэвтрүүлэг хийх явцдаа буусан. Тэгсэн чинь манай давхарт Монгол хүмүүс шуугилдаад тахтар нь гараад ирсэн чинь ийм хэдэн хөрхөн октод сууж байна. За ингээд энэ октод яагаад энд байж байгаа тухай та бүхэнд бас сонирхуулъя. За та нар ямар зорилгоор улаан үдэд ирсэн бэ? Цаанаасаа. За. Уул нь энд бэлтгэл хийх гэж ирсэн. Бэлтгэл ингээ байжсэн чинь гинт нэг буред багш орж ирээд тэмцээн ихээр боллоо гэд. Тэгээ бид нар ямар ч бэлтгэлгүй байж байгаа тэмцээнд орсон. Тэгээд багаараа
алт аваад ганцаарч ирсэн дээр бас алт авсан. Та нар ямар төрлийн тамирчтэй? Ширээний дэнс. Тэгээд гинтхэн тэмцээнд орчиж байгаа юм уу? Тий. Ер нь ямар ч бэлтгэлгүй байсан. Тэгвэр энд бэлтгэл хийнэ гэж ирсэн. Тэгсээр нь тэмцээнд оролцсон. Хамтарсан бэлтгэл юм уу? Тий, хамтарсан бэлтгэл. За. Тэгээд та нар ямар медаль авав? Алт. Бүгдээр алт. Дөрвөлээ алт гэж юу? Насны ангилд юм уу? Тий. Бид дөрөв бол багаараа алт авсан. Биш алт авсан тий. Та нар аль сургуулийн хүүхдүүд вэ? Өөр сургууль. 47. 153. 153. Бид 247. За. Тэгээд дөрөв өөр наснд орсон юм уу те? Үгүй юу? Үгүй. Юу юм уу? Зөвхөн бороо төгтүүдтэй тэмцээнд орсон юм. Бороод Орос 2-тай. За. За тэгвэл тэгээд Ялтын баяр болж байна. Тэгсэн чинь манай охтууд бүгдээрээ авраг болж ялсан байна тийм ээ. Ялтын баярыг минь төргий. Баярлаа. Победы, как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали как могли. Этот день победы порохом пропах. Это праздник с сединою на висках. Это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. От нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали как могли. Этот день победы порохом пропах. Это праздник с сединою на висках. Это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Командующий парадом начальник отдела боевой подготовки 36-й общевойсковой армии полковник Никитин Михаил Михайлович. Профессионал и мастер своего дела. Под его руководством прошли... Здравствуйте, товарищи! Поздравляю вас с 80-й годовщиной победы в Великой Отечественной войне! Покажите место.
Старший расчет, старший казахский за укрепление боевого содружества. Предназначенные для высокоскоростного пространственного энергетического обнаружения источников радиоизлучений. Ведет колонну старший лейтенант. Начальная эксплуатация составит боевых военно-защищенных радиолинейных линий. Водолея, колонна, сержанта, Шенимая, Була. Приближается защитники, разыгранные машины ПРД-2 РКБ. Автомобили предназначены для
ведет колонну майор Старцев Денис Олегович, награжденный медалью Суворова. Парадная колонна подразделений ракетных войск и артиллерии. Парадом стоит колонна корреспондентов газеты «Республика Конго». Комплекс Советской армии в 1974 года. Он назначен на поражение современных бронированных целей на удалении до 4 километров. Командует расчетом капитан Аюров Арсалан Царевдаршевич. Колонну противотанковой батареи соединит подразделение ствольной артиллерии, на вооружении которых состоят 120-мм гаубицы Т-30. Буксируемые гаубицы являются мощным средством уничтожения и подавления живой силы противника и позволяет вести стрельбу как прямой наводкой, так и с закрытых огневых позиций. Тяговое средство гаубицы автомобиля высокой проходимости Урал-43-2. Именно из такой гаубицы он установлен в 2012 позиции, но в нашем городе производится полный. Участник специальной операции старшина Калашников Михаил Иванович. Историю уже рассказывали. Мы знаем рассказывали сотрудники различных городов, оперативных солдат, экспертов и защитников военных. Мы низко склоняем голову моей победе. И то, что люди назовут войной, случится очень скоро. 22 июня, 41 год. Обычный мирный день. Впереди многих ждала дорога. О создании партизанских отрядов в оккупированных районах для борьбы с врагом. Читинской области и Якутской области. Добровольных наших денег, изделий воспитания. Красной армии около 87 миллионов. Братская армия сыграла важную роль поддержки сельского союза, вышло 15 тысяч комплектов зимней одежды и 2 тысячами пальцев. Монголия организовала сбор средств для помощи советским войскам. Года Монголия поставила вооружение до 112.
Здравствуй, мама! Возвратились мы не все, босиком бы пробежаться по росе. Пол Европы прошагали, пол земли. Этот день мы приближали, как могли. Это день победы. Порохом пропах. Это праздник сединою на висках. Это радость за слезами назад. День победы! День победы! День победы! Говорит Москва. Передаем важное правительственное сообщение. Враг разбит, победа за нами. Говорит Москва. Победа за нами. Как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты, обгорелые в пыли. Этот день мы приближали, как могли. Этот день победы порохом пропах. Это праздник сединою на висках. Это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Энэ ялтын бол одоо зөвхөн зөв толгойд улсын Оросын ард түмний баяр биш. Бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолыг олж авахд авто улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд энэ дайны үеэр зөв толгойд улсын бат цогсон бүгд найрамд Монгол ард улсын ард түмний маань одоо хөдөлмөр зүтгэлийн тэрсэр төвчээрийн бас үр шин гэж боддог юм аа. Одоо энэний үр шин одоо өнөөдрийн хойч үед бид нар одоо ингээд амсаж явж байгаа. Энэ учраас энэ ялтын баяр бол бас монголчуудын бид бүгдийн баяр юм аа. Энэ хөө агуу түүх ялтын 80 жилийн ойд Монгол хурлаа нийгмийн журмаар оролцож байгаадаа баяртай байна. Ойн арга хэмжээ одоо сайхан болж байна. Уважаемый господин Компатов, уважаемые наши гости, дорогие земляки, всех горячо приветствую. Ноён Компатор болон энэ зааланд хорон цугулсан нийт 5 хүн нэг өдрийн мэндийг төшөөлье. Нас там уже все видели. Да. Сегодня великий праздник. Праздник Победы. Праздник торжества правды, торжества справедливости, торжества жизни. 80 лет назад мы одержали победу над очень сильным врагом. Өнөөдөр бол маш гайхалтай чухал өдөр. Өнөөдөр дэлхийн аваа их орны дайны 80 жилийн өдөр зөвлөлт толгойд улс байгуулсны 80 жилийн өдөр тохиолж байна. Тэртээ 80 жилийн өмнө зөвлөлт толгойд улс фашист Германы Израиль зогсож ялтаа болсон мөлий. Я хочу поблагодарить всех, кто сегодня приехал на наш праздник, чтобы вместе с нами отметить нашу такую общую победу. Өнөөдөр энэ бидний хамгийн үнцэн тооцогдох чухал баярт маань баярын хуваалцаар ирээд цугласан та бүхэндээ маш их баярлалаа. Энэ арга хэмжээнд Монголоос 400 гаруй төлөөлөгч орсноос хорондоо нийгэмлэгээс 40 гаруй хүн оролцсон байна. Бид бүгд улаан талбайд энэ дээр сууж энэ баярын арга хэмжээг үзлээ. Парад бол сайхан боллоо. Парадаар бол одоо үе үеийн
одоо зэвсэг техник дайчин алдартай хүмүүсүүдийн жагсаал болж оролцлоо. Жагсаалыг бол их өргөн дэлгэр улсуудыг сайхан үнэлээ. Арга хэмжээ сайхан боллоо. Зэдэнова манай хорондоо нийгмийн 40 гаруй хүмүүст хүндэтгэл өндөр үзүүлээ. Энэ нь бол бас манай армийнхныг тэр дундаа манай хорондоо нийгмийнхнийг одоо их үнэлж хөндлөж бас явдгийн илэрхийл болоо гэж бодож байна. Энийг юугаар товчж хэлэх вэ зэрэг бид бүгдэд одоо ялалтын медалыг гардуулж өгсөн ийм сайхан арга хэмжээ боллоо. Как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали как могли. Этот день победы порохом пропах. Это праздник с единою на висках. Это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. День победы, как он был от нас далек, как в костре потухшем таял уголек. Были версты обгорелые в пыли, этот день мы приближали как могли. Этот день победы порохом пропах. Это праздник с единою на висках. Это радость со слезами на глазах. День победы, день победы, день победы. Баярын уурал тэгээд хүлээн авалтанд оролцлоо. Бид бүхнийг бас энэ ялалтын баярт оролцож байгаад одоо талархаж гэх юм уу бүгдэнд нь одоо бас Оросын холбооны улсын одон медалийг Бурят улсын тэргүүн Зэдэнвийн одоо зарилгаар олголоо. Тэгээд бид бүхэн их баяртай байна. Тэгээд энэ баярын ажиллагаанд одоо манай Монгол улсаас 400 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчд оролцож байгаа. Бид бол 40 орондоо нар оролцож байгаа. Тэгэхээр бол энэ Монголын ард түмэн яаж энэ их баярыг одоо үнэлдэгөө, яаж одоо Оросын ард түмэн талархдагөө гэдгийг бол харуулсан бас нэг жишээ юм аа. Монгол хорондоо нийгмийн зүгт байгуулагдаад 20 жил болж байна. Энэ Монгол улсад хорондоо толгойлсны 90 жил одоо болчихж байгаа. Өнөөдрийн дараах хэмжээнд Бурят улсын тэргүүний урилгаар Монгол хорондоо нийгмээс одоо 40 гаруй хүн одоо ирж оролцож байна. Энэ өнөөдрийн ялалт бол ялалтын баяр бол дэвшил хүн төрөлхтний баяр учраас монголчууд энэ баярыг хамтдаа тэмдэглэж одоо ёстой юм аа. Дэлхийн хүн төрөлхтнийг фашизмын
гарлаас төлөөсөн ийм сайхан тэмдэглэлтүүд явдал оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Монгол хурандаа нийгэмлэг бол одоо жил болгон уламжлал болоо явагддаг. Ийм сайхан арга хэмжээний үргэлжлэл энэ жил түүхэн 80 жилдээ тогтоож байгаад нь туйлын их баяртай байна. Агуулх орны дайны ялалтын 80 жилийн он арга хэмжээд оролцож байгаадаа маш их баяртай байна. Ялангуяа энэ Монгол хурандаа нийгэмлэгийн хурандаа нар оролцож байгаа энэ үйл ажиллагаа бол үнэхээр энэ хоёр орны хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа маш их чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Агуулх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээ, баярын парад маш сайхан болж өнгөрлөө. За Монгол хурандаа нийгэмлэгийн гишүүд, дэмжигчид энэ одоо агуулх орны дайны ялалтын баярын арга хэмжээнд 7 дахь жилдээ оролцож байна. Ураад улсын нийслэл Улаанууд хотод бидний хувьд бол бас энэ арга хэмжээ маань жил болгон одоо уламжлал болсон хүсэн хүлээдэг нэг арга хэмжээний нэг юм аа. Тэгээ бид их баяртай байна. Үнэхээр одоо ураад улсын тэргүүн хэлсэн үгэндээ ялангуяа одоо Монголын ард түмэн түүний дотор одоо цэргийн албан агш нар хурандаа нар бол одоо жил болгон ирж энэ баярын арга хэмжээнд оролцож өөрсдөө сэтгэл зүрхээрээ нэг байдагт бол одоо маш их баярлж талархаж байгаагаа илэрхийлсэн. Ждем от нас проверенную времени, крепкой дружбой, обязательно будем активно развивать взаимодействие, налаживать сотрудничество в всех сферах во благо народу России, Бурятии и Монголии. И в это хотение разрешить от нашего сердца поздравить вас, Алексей Самбулович, и всех присутствующих весь гостей и наступающим праздником Днем Великой Победы. Позвольте предложить тост за нашу общую победу, за дальнейшее развитие России, российского бурята, монгольского партнерства, за здоровье всех присутствующих, за благополучие и процветание наших народов. Ура, товарищи! Выпьем за победу! Я всегда. Я на всех. Позвольте мне вручить юбилейный подарок от имени Ассоциации монгольских полковников. Приглашаю Иденов Алексея Самбуловича. Шерифов Давид Ульянсан Шатукович, министры. Шерифов Давид Жакеевич. Аксак Беносов Монгол Улсын хамтын ажиллагааны сайд. Министра Бурятии, промышленности
и торговли Амарханов Виталий Юрьевич. У нас не все. Нам помогли. Мы со мной сам работали несколько человек. И мы попозже вручаем свой юбилейный подарок. Большое спасибо. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Би өнөөдөр 5 сарын 9-ний орой Улаанбаатар хотын Арбатын гудамжинд ирчээд байж байна. За Москва зөвхөн Арбат байдаг юм байна. Улаанбаатарт бас юм Арбат гэсэн гудамж байна. За ингээд Улаанбаатарын Арбатын гудамжны сонин сайхныг та бүхэндээ танилцуулъя. За Виктор цоён доо явлаа.
намага хумят нара хулен унигла модерн заргуурын юм хөшөө байна. Тэгээд би энийг яг утгыг нь бол сайн ойлгоогүй. Тэр дээрээ нэг тийм хүнхэр юм бөмбөлөгтэй. За эдгээр нарийн юм жижигхэн. Ингээ харахаар энэ талаасаа эндээсээ ингээ томроод энэ хүрээд. За тэр хөшөө бүр том. Тэгснээ дахиад ингээ жижигхэн болоод ороод ирж байгаа. Энэ жижигхэн бол байрлалын хувьд бол энэ дунд баймаар юм шиг байгаа юм. Тэний юм завшиг хэлбэртэй. Тэгэхээр энэ чухам тайлбар нь ямар шиг юм байдаг юм бол та. За нэг юм сонин зохиомжтой хөшөө байна. Зөвлөлт одоо байгаль нуур орчмын зөвлөлт зас тогтооход амар өгдсөн болон түүний төлөвлөсгийн төлөө тэмцэгч нарт зориулсан хөшөө гэсэн ийм урсгалын пайцтай ийм хөшөө байдаг юм байна. Шүлэндо гэдэг юм газар байна. Одоо тэгээ энийг бол логоных нь хэлбэрээр нь харахтар манай Улаанбаатарын шүлэндөө болж таарч байна. Өдөр явж байхад бас нэг техникийн зах орчин бас нэг шүлэндөө гэсэн нэг юм салбар байна. Тэгэхээр бол энэ манайхны франчайз барыг ороод ирсэн болоо гэж би бодож байна. Тэгээ яг нөгөө хиллэгийг нь бол эднэрт нөгөө буряд хиллэгийг тохируулаад ингэсэн. Тэрнээс бол манайхаас орж ирсэн одоо франчайз гэж би ойлгож байгаа. За тэгээд харамсалтай нь оройтц учраас хаацсан байна. Уулын доторхынаас оруулаад харуулад ямар шүлгэнүүд байна гэдгийг харуулж ийгсэн. Хайртай хосуудын хайр дурлалын бэлэг тэмдэг болсон цоож зүүдэг ийм газар бас энэ Улаанбаатарын төвд байдаг юм байна. За энэ бол бас нэг талдаа бол яалтчгүй бас залуучуудад бол тодорхой хэмжээнд хайрыг юм бэлэгдэж, за нөгөө талаас энд ийм цоож үлдээсэн шүү гэж бас бие биендээ анхааруулах сануулга өгч хайр сэтгэлээ баталгаажуулж явахад бол яагаад ч бол хэрэгтэй гэж харж байна. Энэ юм бас сул юм байна. Аим хөргөн газар байна.
Улаанбаатар хотоор ярих юм бол одоо зайсан толгой нь. За ийм татсантай ийм толгой байдаг юм байна. За энэ дээрээс бол Улаан хоттой ерөнхий дээрээс байдал харагдаж байна. За харьцангуй Улаанбаатартай харьцуулах юм бол тийм өндөр барилга их ууртай юм байна. За миний сонссноор бол энэ нөгөө хашаандаа сайхан амьдрий гэдэг шиг одоо монголоор бол гэр хорооллуудаа бүгдийн цэвэр бохор улаан цэвэр усанд холбогдсон юм байна. Тийм учраас ихэнх айлууд нь бол ингээд хувийнхаа байшинтай амьдардаг учраас өндөр төр байшин барьж тэндээ суух шаардлага байдгүй болов гэж бодож байна. За ерөнхийдөө бол нэг хагас сая хүнтэй. За тэрийг дагаад тэр Улаанбаатар хотор шиг тийм төвжрэл их багтай нэг санагдлаа. За тэгээд Монголд бол үндсэндээ улаан ногоон цэнхэр гэж янз янзын өнгөөр дээврүүдийг гэдэг. Энд бол үндсэндээ нэг юм саарл өнгөөр болцоо дээвэр гэдэг нэг юм онцлогтой юм байна. Тийм учраас дээрээс нь ингээ харахаар ерөнхийдөө нэг тийм саарл дүр зураг харагдаж байна. За улаан өдний зайсан толгойдор гарч ирсэн. За энд нэг ийм хүслийн хонх гэдэг юм хонх байдаг юм байна. За ингээд энийг нэг удаа дуургана. За ингээд хооны хүсэл биелдэг гинэ. За одоо тэг ямар ч байсан олон хүсэл байгаа. Гэхдээ одоо нэг хүслээ бодоод хонхоо дуургая да. За энд зайсан толгой дээр нэг юм татсан байдгийм байна. За ингээд татсан бүтэн тойруулаад ийм хиймэрийн татцыг хийсэх зорилттой ийм тавиурууд хийсэн байдгийм байна. Хичнээн олон мянган хүний хэмэр сүлд оршиж байгаа юм байна. За миний ард эх орноос нь урсаж ирсэн сэлэн мөрөн харагдаж байна. Алс тэртээ отхон тэнгэр хайрхны мөнх цаснаас их авсан олон зуун голгоор их нийлсээр ягаад ингээд хүний нутгаараа сэлэн мөрөн болоод сутгадаг. Нэг талаас харамсалтай, нөгөө талаасаа бол бахархалтай сайхан байна. Ингээд энэ баруун талаас бол үд гэдэг гол сэлэн мөрөн зүтгэж юм байна. Энэ сэлэн мөрөн маань тэрхүү хотод очиод бас болооттой нийлээд ингээд ангар мөрөн болт юм байна. За энд ингээд өнөөдөр ялтын баярт зориулсан юу явж байна? Манай зураглаач харуулах бах. Холын зайн гүйлт гарч байна. Тэ. За манай нэвтрүүлэг ингэсгээд өндөрлж байна. За энэ хүртэл бидэнтэй цуг байсан үзэгч та бүхэнд их баярлалаа. Монгол хурандаа нийгэмд хамтран бэлтгэсэн авгаа их орны ялалтын түүхт 80 жилийн аваа зориулсан энэхүү дугаарыг бүгд найрамдах Бурят улсын нийслэл Улаан хотоос та бүхэндээ сурвалжлан бэлтгэлээ. Хүн төрөлхтнийг фашизмын аюулаас авран хамгаалсан Оросын ард түмэнтэй энэ хэдэн өдрийг хамтдаа байж агуу их түүхт ялалтын 80 жилийн он эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдал болон Улаан хотын хүчит цэцгэлтийн талаар та бүхэндээ үзүүлсэндээ таатай байна. Ингээд манай дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай үзэгчтэй. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ.
Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.